Тэгэхээр өнөөдөр нийслэлийн хөдөлмөрчдийн одоо нийтийн тээврийн хэрэгцээг хангахад манай энэ автобус нэгтгэлийн парк ашиглалт паркийн техникийн бэлэн байдал эднэр бол хэдийгээр гайг үзүүлэлттэй байгаа боловч ер нь бол маш парк нь хуучирсан сэлбэг хэрэгсэл ялангуяа засвар үйлчлэгээ хийхэд хүндэрсэн ийм асуудлуудыг тавьж байна. Тэгэхээр энийг бол яам бодлогын хүрээнд бол бид нэр анхаарах ёстой асуудал яалтчгүй юм уу. Тэгэхээр ер нь бол яг энэ ерөнхий сайдын захирамжаар бол нийслэлийн утааг багасгах энэ хүрээнд салбарын яамдууд өөр өөрсдийн чиглэлээр тодорхой санаачлагтай ажиллаж энэ утааг бууруулах чиглэлээр ажиллах үүрэг даалгавар өгдсөний дагуу ялангуяа манай зам тээврийн салбарын хүрээнд бол автомашинаас ялгарч байгаа утааг багасгах энэ талаар одоо санаачлагтай ажиллах ийм зайлшгүй шаардлага байгаа. Энэ үндсэн дээрээс бол зам тээврийн хөгжлийн яам Солонгосын Экзим банкны санхүүжилт дээр хэрэгжиж байгаа тэр төслийн хүрээнд шинээр авах одоо автобусыг бол дизель хөдөлгөөртэй биш одоо хийн түвшээр ажилдаг ийм автобус оруулж ирэх саналыг зам тээврийн хөгжлийн яам сангийн яамд хөргүүлсэн байгаа. За энийг мөн урьдчилаад бид нэр Солонгосын талдаа ярьсан. Тэгээ сангийн яам болон одоо манай бусад холбогдох шийдвэр гаргах төвчний удирдлагууд бол энийг бол дэмжиж байгаа. Тэгэхээр бид нар бол үе шаттайгаар энэ нийслэлийн утааг багасгах хүрээнд автобусыг бол дизелээр ажилдаг биш, хийгээр ажилдаг ийм хэлбэрийн техник хэрэгслийг оруулж ирэх бодлогыг баримталж ажиллана. 40-50-аад жилийн өмнө л одоо иймэрхүү хэлбэрээр бид нэр автобусаа угааж бас хотоо өнгөдрөмжтэй байлгахын тулд тухайн үед бол жолооч нар гараараа автобусаа угаадаг байсан бол өнөөдөр бодит байдал яг хэвээрээ байна. Тэгээ энийг бол одоо бид нэр араа ингэж хотож болохгүй л дээ.